2008 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед Кванжуотын Түнгүү дүүргийн Тэйн дүүрэг Тэйн захын хавцаа шуудан үргэлтийн жолооч нэгэн залуу ачаагаа хүрэхээр жижиг гудамжаар орж ирж лтээ. Тэгээд нэг хоолны газрын хаалган дээр ирээд ачаагаа бариад тогссон ч дотор нь хүн алга. Ямар ч чимээ гарахгүй болохоор жолооч цаасан дээр хүлэн авахчийн утас руу уцтсан байгаа юм. Утас авсан хүн нь тэр хоолны газрын эзний эхнэр байсан бөгөөд тэр эмэгтэй тухайн үед гэр бүлийн асуудлаар Сөүл явсан байж. Уцаар ярихад нөхөр нь хаалгаа нэгээгүй, дотор нь хүн алга гэдгийг мэдээд жаахан сэжигтэй санагдаж. Уг нь яг энэ цаг үед нөхөр нь аль хэдийн хаалгаа онгойлгоод ажилдаа орсон баймаа санагдаж лтээ. Тэгээд өөрөө тэндээс очих боломжгүй учраас дээд давхарт нь ажилдаг зочд буудлын эзэн Ким гихчээс доошоо буугаад манай дэлгүүр дотор юу болж байгааг хараад өгөөч гэд гуйсан байгаа юм. Тэр өдрийн 10 цаг 50 минутын үед Ким хоолны газрын үүдэнд ирээд эхлээд хаалганы цаанаас цонхоор нь дотгошоо хартал ёстой нөгөө үсэртлээ цочих гэдэг л болсон доо. Хоолны газрын эзэн Чой толгооноосоо цус алдсан чихтэй газар хэвтэж байж. Цагдаа түргнийхэнд мэдэгдсэн даруй цагдаа нар ирсэн ч хаалга дотроосоо 70 см орчим урттай тороос нь чоожоор түгчгсэн байж. Эцэст нь тэр төмөр утсан түгжээг тасалж байж л дотгошоо орсон гэсэн. Даанч Чой хэдийнэ нас барчихсан байжээ. 60 гарсан ир хоолны газрын арт талын жижиг өрөөндөө ухаалцсан байдалтай олцсон. Толгоон арт тал буюу даг цавцыг хэд хэдэн удаа мохоо зүйлээр зөксөн байна. Шал хан хүртэл цусны тал бүсэрсэн аимшигтай дүр зураг байж лтээ. Цагдаа нар үрслэг хийхэд гимт хэрэгтний хурууны хээ ч юм уу үүсч олж чадаагүй. Уул мөр гэвэл зөвхөн цусан дээр гიშгсэн гутлын мөрөл байжээ. Талигаачийн иргэн тойрны байдал дэрэгдэн нэг жижиг шилэн аяга уугаад үлдсэн архины шил хэвтэж байсан. Гэхдээ унаагүй босоогоор л байж. Тэгээд хоолны газрын шалны халаалт нь 3 цаг тутамд автоматар асгаар тохируулж үлдсэн байж. Мөрдөгчд үзэхнээ Чой тухайн шөнө ганцаараа арх ууж байхад шөнийн цагаар нэгэн итгээд дотгош нэвтэрж ирээд толгоороо цохиж амийг нь хүнээсэн бололтой гэж таамагласан. Цагдаа нар орж ирэхэд хаалга нь дотроосоо дугуун цоож мэт урт тороосоор түгжигдсэн байсан гэдг нь сонин. Тэгвэл гимт хэрэгтэн яаж тийшээ орсон болж таарах вэ? Уул мөрийг харвал дэлгүүрийн гаднах доторх хаалга хуучин байдалтайгаа л байсан. Хаалгыг эвдэж орсон шинж байхгүй. Гадна бие засах газарт хүрдэг жижиг гарцал байж лтээ. Тэгээд л түүний ойролцоо гимт хэрэгтний гутлын мөр олдсон хэрэг. Тэр хаалгыг онгойлгоод гарахад нарийн зурус замаар дамжин гадагш даваад л явчих боломжтой. Тэгээд л түлхүүр тороос зэрэгт хүрэлгүйгээр явсан байж таарна. Тэнд бас бэлэтэй гараараа барьсан цус мэт уул мөр байжээ. Инхээр гимт хэрэгтэн гаднаас тэр жижиг хаалгаар орж ирээд буцаад л түүгээрээ гарсан байх магадaltaй. Энэ бүхнээс үзэхэд энэ газрыг сайн мэддэг хүн ингэж л орч гарч чадандаа гэж цагдаа нар таамаглаж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талигаач толгоондоо 3 см орчим өргөнтэй мохоо зүйлээр цохиулж гавлын ясанд бутарсан байж. Дор хаяж 8 удаагийн хүчтэй цохилтоор нас барсан гэсэн. Гэтэл Чойгийн гар дээр толгоогоо хамгаалах гэж оролцсон шарах сойров гарсан байдаг. Гэвч нөгөө талаар эсэргүүцэж тэмцсэн зүхтах гэж оролцсон уулмөр байгаагүй. Үүнийг цагдаа нар талигаач арх уугаад унтчихсан хооронд нь гимт хэрэгтэн гинэт дайрсан байж магадгүй гэж таамагласан. Өөрөөр хэлбэл талигаач тэр гимт хэрэгтний царайгч олигтой хараагүй унтаж байсан үедээ өртсөн байж болзошгүй гэсэн үг. Харин гимт хэрэгт ашиглагдсан зэвсэг юу байв? Гэтэл гайхмаар нь хоолны газрын шалны доорх багшны яйцаг дотроос алах хэлбэртэй багаж гарч ирсэн. Түүнийг усан дугаагаа цусыг нь арилгах гэж оролцсон уул мөртэй байсан ч лабораторийн шинжилгээгээр талигаачийн цуснаас өөр юу ч олдоогүй. Харин бас нэг сонин баримт. Гал тогоонд байсан нэг хутганаас цусны уул мөр гарч иржээ. Гэтэл талигаачийн биед хутганы шарах байгаагүй. Энэ нь гимт хэрэгтэн эхлээд алхахтай төстэй зүйлийг хэрэгэлсэн ч санснаар нь болохгүй болохоор хутгаж барьж авсан байж мэт гэсэн дүгнэлтийг шинжээчд хийсэн. Хэрэв үнэхээр тэгсэн бол ганцаараа арх ууж байсан 60 настай эрийг алах гэж давхар хутгаж хэрэглэх шаардлагатай байсан гэдг нь тэр гимт хэрэгтэн өөрөө тиймч хүчтэй, бэртэй хүн биш, эсвэл нас ойролцоо, эсвэл жижиг биетэй нэгэн байхыг ч үгүйсэхгүй. Ямар тааж таамаглахад хэрэгтэн ямар нэг байдлаар энэ газрыг сайн мэддэг хүн гэсэн дүгнэлт рүү улам ойртож.
Талигачийн эхнэр том охиныхаа асуудлаар сөүл явчихсан үеэр нөхөр нь ганцаараа үлдсэн. Хэрэгтэн үүнийг мэдэж байж ч магадгүй. Талигачи хамгийн сүүл 10 дугаар сарын 19-ний орой 9 цаг 30 минутын үед гутлын дэлгүүрийн эзэнтэй таарсан гэдэг. Тэр үед Чой ганцаараа гахаа мах шарж арх уугаад сууж байсан байна. Гутлын дэлгүүрийн эзэнт хамт сууж уух уу гэхээр нь үгүй дээ баярлаа гэд явчихсан гэсэн. Дараа нь 10 цаг 50 минутын үед бас нэг хөрш цонхоор нь харахад ганцаараа арх ууж байсан гэдэг. Тэгээд шөнийн 1 цаг 30 минутын үед хажуу талын Каракины газрын эзэн нь гадаагаар зогсож байсан Талигачийг харсан гэжээ. Магадгүй тэр үед хаалгаа хаагаад орж ирээд ганцаараа ууд сууж байгаад унтсан байх магадaltaй. Инхээр хамгийн сүүлчийн гэрчийн харсан шөнийн 1 цаг 30 минутаас өглөө шуудан хүргэлтийн хүн 10 цагт ирэх хүртэлх хугацаанд осол болж. Тухайн үед Талигач яг хэдэн шил арх хууж хэр хэмжээнд цогцсон байсныг шинжээч нар тооцоолж үзээд хамгийн боломжит нас барсан цагийг үүрийн 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд байсан гэж дүгнсэн гэдэг. Тойронд камер байхгүй, шөнийн цагаар хүн бага, ямар ч гэрч олдоогүй. Цагдаа нар тэр хавийн 4 цаг 30 минутаас 5 цагийн хооронд гар утсаа ашигласан 600 орчим хүнийг шалгасан ч онцгой с ิจ гтэй тохиолдол олдоогүй гэдэг. Тэгэхээр гэмт хэрэгтний үлдээсэн ганц уул мөр нь тэр гадна ариун цэврийн өрөөний хаалганы ойролцох гутлын мөрөл болчихж байгаа юм. Цагдаа нар тэр гутлын уулны хээг аваад тэр хавьд байдаг томхон дэлгүүрээс яг адилхан уултай гутал зарж байсныг олж тэрээр худалдан авсан нэр бүхий хүмүүсийг бүгдийг нь шалгаж үзсэн ч ямар ч холбоогүй байлаа. Хананд үсэрсэн цуснаас үзгээд хэрэгтэн цуснд будагдсан хувцтай л гарсан байх магадaltaй гэж цагдаа нар таамаглаад ойр орчмын хийм цэвэрлэгээ угаалгын газруудыг нэг нэгэнгүү шалгасан ч ямар ч мэдээлэл олдсонгүй. Цагдаа нар анхандаа энэ аллах дээрэм мөнгөний төлөөх гэмт хэрэггүй гэж хардаж байжээ. Учир нь тэр үеийн ханшаар бараг 3 сая воны үнэтэй алтан цаг 600 мянган воны үнэтэй бөгж зүүсэн байсан нь алга болчихсон. Энэ үнэт эдлүүдийг 20 жилийн өмнө Талигачийн эхнэр нь нөхөртөө бэлгэлж байсан. Тэр чих нандиндаг байж. Талигачийн зүүн гарын ядам хуруунд айрс халцарсан шарах байсныг бодвол гэмт хэрэгтэн бүгжийг нь хүчээр авахдаа тэгж гэмтээсэн бололтой. Иймээс цагдаа нар тухайн үед Кванжу болон Чонном орчмын алт мөнгө худалдаадаг бүхэл дэлгүүрээр хэрв ийм цаг бөгж хүн зарвал бидэнд даруй мэддэгдэрээ гэж зар тараасан ч ганцч с ิจ ггараагүй. Тэгээд за арай л бишээ жирийн дээрмийн хэрэг мөн үү гэж эргэлзээ төрж эхэлсэн. Сонин зүйлс маш олон. Хоолны газар дотроосоо чоочтой бас хэрэгт ашигласан багж нь хэргийн газараасаа олдсон шалны дорх багжны хайрцагт байлгадаг гэдгийг мэддэг хүн л ухаж гаргаж чадна. Талигачийн биед байсан 70 мянга орчим вооны бэлэн мөнгө хэвээрэл байсан. 60 гарсан хүнийг дээрэмтэх гэж оролдоход зүгээр л ганц хоёр цохиод унгаачхад хангалттай баймаар. Гэтэл толгой дээр нь 8 удаа давтан зогсон гэдэг нь энгийн дээрмийн хэрэг гэхээсээ илүү өв сонзонгийн шинжтэй буюу сансаргүй явдал бус зориудын аллах байж мэдэх юм гэсэн с ิจ төрүүлсэн байна. Тэгээд цагдаа нар Талигачийн иргэн тойрон ойр дотны хүмүүсийг нэг бүрчлэн сэжиглэж эхэлжээ. Тэгсэн нэгэн сонин баримт илэрсэн нь Талигач, Чой хөршүүттэйгээ элдв маргаантай хэрүүл уруул их хийдэг нөхөр байж 5 жилийн өмнө нүдний мэс асал хийлгэснээс болж ааш нь гинэт эвдэрсэн гэдэг. Заримдаа хүмүүс цуглаад солонгосын картын тоглоом тоглож нилээд бужигнаан болж заримдаа бүр хэрүүл уруул зодоонч гарч мэдхээр орчин бүрддэг байсан бололтой. Тэгэхээр түүний дургуг хүргээж сөргөлдөх хүн ганц хоёр биш байсан байж таарна. Тиймээс цагдаа нар хамгийн түрүүнд эргэн тойрны хүмүүсийг шалгаж эхэлсэн. Тэгээд с ิจ гтнэр нь нэрлэгдсэн нэг хүн нь ойр хамын өөр нэг хоолны газрын эзэн байсан юм. Өмнө нь Чой тэр хүнтэй төлбөрөө төлчихсөн гэж маргад цухтах гэснээс болж ах トゥ нар нь хүртэл оролцсон бөөн зодон болсон гэх асуудал гарч байж. Цагдаа нар тэднийг шалгаад гутлын мөрийг нь харьцуулсан ч ямар ч уялдаа холбоо олдоогүй. Үүний дараа дахин нэг с ิจ гтэн бол байрны дээд давхарт байдаг 2 давхрын зочид буудал 6 жил гаруй байрлаж байсан Ким гихч. Яагаад түнд онцгой анхаарал тавив гэхээр хэрэг гарсан маргаашаас эхэлж энэ хүн ор сурггүй алга болчихсон байж. Яг хэрэг гарах үеэр алга болдог хүн хамгийн их с ิจ төрүүлнэ гихчээ. Чой хартсан жаахан хурц хүмүүстэй уулзахдаа нүд рүү их ширтэж буй мэт харагддаг байсан нь эндүрэл үл ойлголтол үүсгэж болох талтай.
Нэг удаа Ким чи яагаад тэгж муухай ороод байгаа юм бэ хэмээн агсарч хэрүүл гарахад хүрсэн удаатай гэжээ. Ингэж таарамжгүй байдлаас болж бие биедээ дургүй байсан бололтой. Тэгтэл яг хэрэг гарсны маргааш Ким гинэд ор сураггүй алга болчихов. Би угаасаа л эндээс явах гэж байсан гэж хэлсэн нь хэрэг болсны дараахан тул улам сэжиг төрүүлсэн хэрэг. Зарим хүний хэлснээр Ким дандаа хар гутал өмсдөг байсан нь хэргийн газарт үлдсэн гутлын мөртөө төстэй санагдсан гих дам яриа гарч та нар түүний хамгийн ихний сэжигтнэр тооцсон байна. Гэтэл Ким нэртэй энэ хүнийг үнэндээ хинт сайн таньдгүй байжээ. Хаанаас ирсэн, жинхэнэ нэр нь хэн болох, эсвэл хаашаа яваад алга болсныг ч мэдэх хүн бараг байхгүй. Анх тэрээр өглөө өөрөөр эсвэл нууцаар үйлдвэрээс авсан шүдний аймс гэх мэт жижиг зүйлсийг чонном хавийн дэлгүүр, эмнэлэг, баар гээд хаасайгүй нийлүүлж мөнгө олдог байж. Тухайн барааг захиалахдаа байрны эзний нэрийг ашигладаг, төлбөрөө бэлэн хийж өөрийнхөө жинхэнэ нэрийг огт хэлдэггүй. Гар утас, банкны карт гэх зүйлийг ч хэрэглэдэггүй. Үнэхээр нууцлаг амьдралтай байсан нь улам л эргэлзээ төрүүлсэн гэдэг. Цагдаа нар арай хийж ойролцоох банкны ATM-ний камерт бичигдсэн түүний зургийг олсон. Цагаан толгойтой, 1.70 гаруй см өндөртэй, том биетэй эр. Гэтэл өөр газараас ямар ч илүү мэдээлэл олох боломжгүй болж эцэст нь 2008 оны 12 сард Ким гихчийг хамгийн их магадaltaй гэмт хэрэгтэн гэж үзээд албан ёсоор олон нийтэд зарлаж эрен сурвалжилсан. Улсын хэмжээнд зар тараасан ч мэддэг, харсан, таньдаг хүн олдсонгүй. Өөрийн эргээстэр нэр усаа огт ашиглаад байдгүй хүн байвал түүнийг олно гэдэг амарч ажил биш шүү дээ. Тэгтэл 4 жилийн дараа 2012 онд Гуанжу мужийн цагдаагийн газарт эргэж шинээр шалгах тусгай баг гарч энэ хэргийг дахин сүгчээ. Тэд Ким гихч хүн банкны шилжүүлгийн баримт дээр гарын мөр, хурууныхээ үлдээсэн байж магадгүй гэж үзсэн. Тэгээд банкны 23 салбарыг эргэж нэгжээд Кимих байх магадaltaй 100 орчим баримтыг цуглуулж улсын шүүх шинжилгээний газар руу илгээж. Даанч шинжилгээгээр тодорхой хээ гарсангүй. Гисэн ч энэ тусгай баг бууж өгөөгүй. Маш их чамбай ажилдаг нэгэн их сургуулийн цаасны хурууныхээ шинжилдэг мэрэгчлэлтнийг олж нарийн системээр ахин шалгуулжээ. Үр дүн нь маш бүдэг боловч тодорхой нэг хурууныхээ илрүүлсэн. Ингээд уг хурууны хээгээр нь Ким гихчийн жинхэнэ нэрийг тогтоосон. Даанч өөр асуудал гарч ирсэн нь тэр хүний иргэний бүртгэл аль эрт устсан байж. Сүүлийн жилүүдэд ямарч банкны карт, утас хэрэглээгүй амьд байгаа эсхинч мэдэгдэхгүй. Ингээд дахин орон даяар ийм нэртэй, ийм төрхтэй хүнийг хайж байна гэж эрен сурвалжилж эхэлсэн. Гэхдээ дахиад 3 жил өнгөрсөн. 2015 оны 10 сард нэгэн хүнээс Кванжуотын Нунхё банкны үүдэнд жимс зардаг хүнтэй адилхан санагдлаа гэж мэдээлэл иржээ. Цагдаа нар тухайн газарт очтол үнэхээр нэг ир жимс зарж байна. Хин гэдэг вэ эргээстрийн дугаар чинь гэхэд өөр нэр, өөр дугаар хэлээд шалгахад тэр нь өөр хүнийх, өөрийнх нь ахын мэдээлэл байв. Тэгээд энэ эрэгтэйг баривчилж "Чойг та алсан уу?" гэж асуухад "Үгүй би ийм хэрэг огт хийх хүн биш" гэж хэлсэн. Хэрэг гарсны маргааш нь яагаад гинэд алга болчих уу гэж асуухад Ким "Би өмнө нь компаниа дампууруулж 2 тэрбум воныг завшилсан гэж дуудагдахгүй" гэж айсан. Тэгээд л олонний анхаарал татхаас өмнө зүхтаасан тэр гисэн тайлбар өгсөн гэдэг. Гэтэл бодит байдал дээр түүнийг компанийг дампууруулсан биш, бага дүнтэй торгууль дуудагдсан л байсан. Ингээр бүх зүйл нь үнэн худал нь мэдэгдэхэ болчихлоо. Ингээд цагдаа нар эцэстээ тэр хүнийг худал ярьж бууг илрүүлэхээр худал яриа шалгах багч хүртэл ашигласан боловч Чойг би алаагүй гэхээс өөр ямар ч гэмт хэргийн шинж нотлогдоогүй. Хамгийн том найдвар нь байсан гутлын мөрийг харьцуултал хэргийн газарт үлдсэн улны хэмжээгээр бол 240-оос 255 см орчим байх магадaltaй байсныг харин энэ хүнийх 280 орчим арзмаартай хит зөрүүтэй. Тиймээс алга үйлдсэн гээд нотлох баримт огт гарсангүй. Хуучин торгууламж хугацаа нь өнгөрсөн учраас 1 хоног саатуулагдаад маргааш нь суллагдсан. Баараагүй хэрэгтэн мөн байх гэж баярлаж байсан цагдаа нарч бухимдалтай үлдсэн. Хэрэг илэрхэд цорынгаас найдаж байсан уулмөр ус болж таарсан хэрэг. Гэхдээ энэ удаагийн дахин шалгалтаар нэг дүгнэлтэд илүү наривчилсан нь гэмт хэрэгтний биеийн байдал байлаа. Хэрэгтэн метр 71 см орчим өндөртэй, 70-74 кг орчим жинтэй хүн байж магадгүй гэж тодорхойлсон. Мөн энэ газар дотор хэрхэн орох, хэрэглэх багч нь хаана байдаг вэ гэдгийг мэдэж байсан гэхээр
уг байшинд ойр амьдардаг танил хүний хийсэн хэрэг гэдэг нь улам батлагдана. Чагийн эхнэрийг өөр хот руу явсан үеийг хүртэл мэдэж байсан бол бүр л ойрын хүрээллийн нэгэн байх магадaltaй. Мөн Бэлитэй байсан бололтой. Дээр нь орхисон үс хурууны хээ гэх мэт тэмдэгч үлдээгээгүй. Уул мөр гээд байх зүйл нь ганц гутлын мөр төдий. Энэ хэрэг нэлээд сайтар төлөвлөж урдаас бэлтгэсэн шинжтэй байсан. Мөн гимт итгээ талигаач өөрийг нь эсэргүүцэж чадахгүй болохыг мэдэж байсан бололтой. Тэгээд хамгийн сүүлд бугуун цаг бүгжийг нь аваад зүгтсэн нь үнэхээр мөнгө хэрэг болоод авч явсан ч байж магадгүй. Үгүй бол дээрэм шиг харагдуулах зорилгоор уул мөрийг самруулах гэсэн зайлж байж болох юм. Ингээд энэ хэрэг албан ёсоор одоогоор сэжигтэн алга гэсэн маягаар үлдсэн. Цагдаа нарын хувьд ойр тойрныхын л хийсэн байж таарандаа гэж үзэж байсан ч тодорхой нотлохоо баримтаар илрүүлж чадаагүй. Талига Чогийн анх дүүгийн минь хэрэг бүр мартагдахгүй гэж санаа зовдөг гээд цагдаагийн хэргийн багтай өөрөө холбогдож дүүмэн зүүдэнч болов үзэгдээд үнэн учраа хэлж өгөөсэй. Тэгвэл миний сэтгэл багч болтгой амарна гэж уйлсан гэдэг. Цагдаа нар ч хэдий хугацаа өнгөрсөн ч гэлээ бид бууж өгөхгүй шүү гээд ахыг нь аргацсан байгаа юм. Үнэхээр л хизээ нэгэн өдөр жинхэнэ буруутан илэрч ийм харамсал, шаналлыг багч болтгой нэмэглэх өдөр ирээсэй гэж бөгөөд хүссэн хүлээсээр үлдсэн түүх юм байна да.